Сайн байцгаана уу? Цэникийн channel тавтаа морил хэдүүлээ энэ удаа сайхан сонголтын йогийн дасгал хийцгээе. Би энэ жилийг нэлээд сайн гаргаад сэтгэлийг гоё тайвшруулад амраахулна. Бэлэн болоод матрасан дээрээ хүүхэд байралд ороод амарлаа. Хоёр хүлийн эрхийн ургнууд хоорондоо нийлсэн. Хоёр хүлийн өвдөг хоорондоо нэлээд сайн зайтай. За хоёр гараараа урагш газар сунж өгөөд тухай газар буулгая. Нуруугаараа ташаанаас ахуулаад хоёр гарын үзүүр хүртэл уртаашаа сайхан сунгаж өгөөд биеэ сайхан тайвшрууллаа. Амьсгалаа гүнзгий аваад гаргая. Жоохон өндөгтөө бэлдээд хоёр гарын үзүүрээр баг зэрэг баруун тишийг алгаад зүүн гараа баруун гарн дээр тавиад харцаа дахиад доош нь буулгая. Биеийнхаа зүүн талаар нэлээд сайтар сунгаж өглөө. Үргэлжлүүлээд эсрэг зүг рүү нь баг зэрэг зүүн тишийг алгаад баруун гараа зүүн гарынхаа дээр байршуулад биеийнхаа баруун талаар сайтар сунгаж өглөө. Урагшаага биеийн төвдөө ирээд хүүхд тарлаасаа өндөгөөд хэдүүлээ ширээ байралд орлоо. Хоёр гар, хоёр мөрний доор, хоёр өвдөг маань ташааны эцэст орохоор. Хоёр гарын алгаа дээш нь харуулад хуруунуудаа өөрлөн чиглүүлээд гарын алгаа массажлж өгье. Биеэрээ баг зэрэг урагшаа хойш нь хөдлөөд гарын алган дахь мэдрэлийн зангилаануудаа сайхан массажлаад суллж өглөө. Амьсгалаа төгчгүйгээр аваад гаргая. Жоохон хоёр гараа газар тавиад одоо хоёр хүлийн үлмийгөрөө газар нэлээд сайн чийжж өгч байгаа төсгийн дээрээ суулаа. Хоёр хөлийнхаа чигчий хурууг газар нуглаастаа гიშгсэн байна уу шалгаад нуруугаа ихцлээд хөлийнхаа улыг нэлээд сайн сунгаж өгөөд массажлж байна. Эндээ хэрвээ байж болж ивэл хойш нь хоёр гараараа тулаад сунгалтаа нэмээд үзье. Цээж дээшээ урагшаа дэлгээд харцаа дээшээ харж болно. Эндээ тухгүй байвал буцаад эргүүлээд ихц нуруугаараа суусан ч болно. Чухан дээшээ өндөлөө. Буцаад ширээ байрал руу орлоо. Эндээсээ хоёр гар урагшаа сунгаад баби поз руу оръё. Тухайн эсвэл эрүүгээ газар тулаад цээжээрээ нэлээд сайн доошоо матрас руугаа сунгаж өгье. Амьсгалаа аваад гарахдаа сфинкс байрал руу орлоо. Гицээрээ матрасан дээр хэвтээд хоёр тохоогоо газар буулгасан байгаа. Хоёр тохоо мөрний эцэст орохоор цээжээ нэлээд сайн урагшаа дэлгэж өглөө. Харц урагшаагаа хотлын арын нурууны булчингуудаа сунгаж байгааг ажиллаж байгааг сайтар мэдрээд амьсгалаа аваад гарахдаа хоёр гар мөрний доор ширээ байрал руу ороод эндээсээ зүүн хөлөө хойш нь сунгаад биеийнхаа баруун талдаа буулгалаа. Эндээсээ бие урагшаа хойш нь сунгаж өгөөд биеийнхаа зүүн талаар сунгалтаа мэдрээ. Чухан зүүн хөлөө эргүүлээд байршууллаа. Одоо баруун хөлөө хойш нь сунгаж агаад биеийнхаа зүүн талдаа унгаагаад үлмигээр газар буулгасан урагшаа хоошоо хөдлөөд биеийнхаа баруун талаар сунгалтаа мэдэрлээ. Чухан баруун хөлөө эргүүлээ ширээ байралд авчирлаа. Хэдүүлээ ташаага баруун зөөдлгөөд зүүн хөл хоёр гарынхаа дунд ирээд хойдлын өвдөг газар low lunge өвдгөө магадгүй тулаад дэш өндий. Хоёр гар үзээрээс дээш таац руу харц магадгүй дэш. Амьсгалаа аваад гарахдаа хоёр гар цээжний урд ирээд
Барьлаа. Бясалгалаа аваад гарахдаа зүүн тишиг юм ашиглаа. Баруун дохоо зүүн өвдгөн дээр. Харц магадгүй хойшоогоо уртлын хөл газар нэлээд сайн тэмцэрүүлээ зогсож байгаа. Баруун гар газар буулгая, зүүн гараа дэш таазар. Цээж зүүн тиш нэлээд садартай гэж бодлоо. Зүүн гар газар уртлын хөлөө одоо тэнэлгээ төсгийг хөрөн газар чигжээд хуруунуудын дээшээ хэтэлглээ. Хоёр гар магадгүй блокн дээр юрэ блок байвал эсвэл газар тулаад нуруугаар айлуулахыг эцлээ. Толгоогоо унгаахгүйгээр уртлын хөлийн сунгалтыг мэдэрцгээе. За эндээ хэрвээ тухгүй байвал уртлын хөлөө баг зэрэг нуглаад сунгалтаа барьж болно. Зүүн хөлөө зүүн гарынхаа гадна талд авчираад гөрүүл байралд орлоо. Хоёр гар газар бясалгалаа аваад баруун гараа тулаад зүүн гараараа зүүн өвдгөө зүүн тишээгээ хажуу тишээгээ сунгаж өглөө. Цээж зүүн тишээ сунж агаар. За эндээсээ хэрвээ болж ивэл хойдлын хөлөө дэш нь нуглаад зүүн гараараа бариад авъя. Жохон зүүн гар газар ирлээ. Уртлын хөлний шилб газар буугаад тагтаа байрал руу орлоо. Биеийнхаа голдоо ирээ тэнцвэрлээд хоёр гар газар цээж нэлээд сайн дэлгэж өгөөд амьсгалаа аваад гарахдаа газар буулгалаа. Цээжээрээ газар магадгүй тухай газар буулгаад эсвэл гарн дээрээ тулаад тагтаа байрлалынхаа сунгалтаа мэдэрцгээе. Амьсгалаад өгчгүйгээр аваад гарах юм. Чухан гараа тулаад дэшээ өндийлөө. Хойдлын өлөө урагшаа авчираад за давхар тагтаа байрал руу орлоо. Дээд доод шилбээ яг ихц дээрээс нь параллел болгож тавиад хоёр хөлийн өвдөг за давхаа хоёр дээр ирж ахаар. За голд нь яг юм гурвалжин үүсж ахаар шилбээ дээр доор нь тавилаа. Дээдлийн өвдөг маань нэлээд дээшээ өргөгдсөн байж магадгүй санаа зовлтгүй. Дээдлийнхаа өвдгөн дээрээ гараараа жоохон доош нь тарж өгөөд за хэрвээ эндээ болж ивэл цээжээрээ толгоогоороо газар урагшаа сунж өгье. Жоохон хоёр гараа тулаад дэшээ өндийлөө. Хоёр хөлөө суллаад за одоо баруун хөл газар зүүн хөлөө хойшин сунгаад баруун талдаа лоу лаунж руу орлоо. Хоёр гар үзээрээс дээшээ сунаад амьсгалаа аваад гарахдаа хоёр гар цээжний урд авсаргалаа. Амьсгалаа аваад цээж тэнэлгий гаргаад зүүн тишээгээ мушглаа. Зүүн дохоо баруун өвдгөн дээр. Харц магадгүй хойшоогоо уртлын хөл нэлээд сайн тэнцвэр олоод газар хүнд гიშгсэн баг. Жоохон доотлын гар доошоо газар туллаа. За дээдлийн гараараа дээшээ таац руу суны харц магадгүй дэшээгээ гаргаад гар газар хоёр гар газар уртлын хөлөө урагшаа сунгаж агаад хөлөө тэнэлглээ. Өвдгөөр нь тэнэлгээд өсгийгөөр нь газар нэлээд сайн чигжиж өгөөд хуруунуудаа дээшээ итгэлгий. Нуруугаа нэлээд сайн хэгцлээд толгоогоо айлуулах унгаахгүйгээр сунгалтаа мэдэрлээ. Хэрвээ энийг хийхэд бэрхшээлтэй байвал өвдгөө баг зэрэг нугалж болно. Амьсгалаад өгчгүй аваад гаргая. Чухуртлын хөлөө нуглаад за баруун тишээгээ матрасныхаа зах руугаа чиглүүлээд хоёр гар газар гөрүүл байрал руу орлоо. Амьсгалаа аваад гарахдаа баруун гараараа баруун өвдгөө хажуу тишээгээ сунгаж өгөөд цээжээ баруун тишээ дэлгэлээ.
дээдлийн гараараа хойдлын хөлөө магадгүй нуглаад сунгалтаа давхар барь. За энийг хийхэд бэрхшээлтэй бол заавал хийх шаардлагагүй. Хойдлын хөлөө нуглахгүйгээр гөрүүлээ бариад өмнөхөөрөө барьж болно. Амсгалаад гарахтаа 2 гар газар уртлын өвдөг шилбээр газар буулгалаа тагтаа байралд орлоо. Биеийнхаа төвдөө ирээд цээжээ эхлээ тэнэлгий. Амсгалаа аваад гарахтаа доошоо газар руу тонголоо. За аль болох цээжээрээ толгоогоор урагшаа сунаад барьлаа. 2 гараа магадгүй дэрлээд баруун талынхаа за гуйны, ташааны, гадна булчингуудынхаа сунгалтыг нэлээд сатар мэдрээд амсгалаа аваад гаргая. Чухан 2 гараа тулаад дээш нь өндөлөө. За хойдлынхаа хөлөө нуглаад 2 хөлөө дээр доорно. За 2 шил маань яг ихц дээр доороо тэгшгэн байрлагдж чахаар нэг гүлийн тавхаа маань нөгөө гүлийнхаа өвдгөн дээрээ байрлаж чахаар. За доошоо харангууд дотор нь юм гурвалжин доош харсан гурвалжин хэлбэртэй өссөн байхаар магадгүй нуруугаараа эцлээд суугаад барьж болно. За эсвэл гайгүй байвал урагшаага 2 гараа сунгаад тухай газар буулгаад сунгалтаа мэдэрч болно. Чухан 2 гараа тулаад дэшээ өндөлөө 2 хөлөө суллаад доошоо ширээ байрал руу орлоо. За эндээсээ хэдүүлээ 100 гараа дэшээ таас руу өргөлөө цээж зүүнд шидэлгээд гарахтаа баруун сугныхаа доогуур 100 чихэн дээрээ газар бууя. Тэнцвэрээ олоод баруун гараа дэшээ таас руу өргөжгөл. Гаргаад урагшаага толгоон урагшаага газар буулгаад сугандаа гарандаа сунгалтаа мэдрээ. 2 дээдлийн гараа хойгоороо тойруулаад өрийгөө оруулаа. Жухан за гараа тулж байгаа дээшээ өндөл. Амсгалаа аваад нөгөө гараа дээш нь баруун гараа дээш нь таз руу өргөөд баруун гарыг зүүрээс нэлээд дээшээ сайн сунж агаад гаргаад зүүн сугныхаа доогоор оруулаа баруун чих газар. Тэнцвэрээ олоод дээдлийн гар дээшээ таз руу урагшаага толгой тэгүрээ газар руу сунгая. Амсгалаа аваад гарахтаа дээдлийн гараа хойгоороо өрийгөө тойруулаад оруулаа. Дээдлийн мөрөө нэлийн хойшууд сайн дэлгэж өгөөд сунгалтаа мэдэрлээ. Жухан гараа суллаад зүүн гар газар гараа тулаад дэшээ өндөл. За амсгалаа аваад гарахтаа хэдүүлээ доош харсан хоруу орохдоо бэлдээд доош харсан хоруу орлоо. 2 хөлөө магадгүй ээлжиж өгдөг өрнжийгээд өсгийг өрн газар руу нэлээд сайн доош нь чигжиж өгье. 2 гарын зөөрөөс өөрийгөө нэлээд сайн хойш нь татаж аваад ташаа гараа дээшээ өргөвдөөд 2 гараар алхаад хойшоо алхаад за 2 гарынхаа тохоогоо бариад өөрийгөө доош нь унжуулад баруун зүүн магадгүй савлаад толгоогоо тийм үгүй гэж байгаа юм шиг сэгсэрч үзье. 2 тохоогоо урагшаа хойш нь савлж үзье. Цээж нуруугаа нэлээд сайн сулж өглөө. Тохоогоо сольж бариад дахиад өөрийгөө нэлээд сайн доош нь суллаж чөлөөлж өглөө. Жухан 2 гараа хойгоороо салаавчилж бариад гараа өөрөөсөө холдуулаад толгой оройгоор нэлээд сайн доош нь сунж өглөө. Өвдөг нуглаастайгаа өвдгөө нугалсан чигээр нь 2 гараараа буцаад доош харсан хоруу алхлаа.
эндээсээ хэдүүлээ банц байрлал руу орцгоё. За зайгаа магадгүй уртсаад 2 хөл ташааны хэмжээний зайтайгаа өвдгөөрөө буулгаад доошо гисээр хэвтэл тоогоо нуулж хагаад. Амьсгалаа авлаа беби кобра. За 2 тохоогоо нэлээд сайн дотгошоогоо шахаж үгүй. 2 тохоогоо гараа газраас хөндөрүүлээд барьж үзлээ. Амьсгалаа аваад гарахтаа доош харсан нохоо. Амьсгалаа аваад магадгүй амаараа гаргая. Бие сайхан тэнцвэржүүлээд амьсгалаа авлаа 100 хүл дэшүү таац руу гаргаад за баруун хөлөө доогуур нь оргоод 2 хөлөндөө зай гаргаад доошоо суулаа. Нуруугаа эцлээд амьсгалаа аваад гарахтаа магадгүй доошоо тонгой. 2 гараа доош нь сулж өгөөд өөр дэвтэйхэн байрлал олоод доошоо өөрийгөө нуруугаараа хотоосон байралтаа амарлаа. Зүүн ташааны гадна булчингууд сунгагдж байгаа нэлийн сайн мэдэрч байгаа 2 ташаагаа газар руу айлуулгыг жигд доош нь буулгаад жоохон дэше өндөлөө хөлөө солбоод нөлөө суллаад буцаа доош харсан нохор орлоо. Амьсгалаа авлаа баруун хөл дэшээ таазар. Гаргаад за уртлын зүүн хөлөө тойруулаад доошоо газар бууя. Ташааныхаа суудлын ясаар жигд доошоо сууж өгөөд за баруун өвдөг маань зөв өвдөгний дээр байгаа. За дахиад амьсгалаа аваад гарахтаа доошоо тонгоогоод өөрийгөө амраалаа. Амьсгалаа аваад жоохон гаргая. Өөртөө тухтай байрлал олоод амарцгаая. Жоохон өндийгөөд дээш нь суулаа. 2 хөлөө суллаад за доошоо ширээ байрлал руу орлоо. Ширээ байрлалаасаа доош харсан нохоо. Амьсгалаа аваад амаараа гаргая. Доошоо ширээлээ буугаад хүүхд байрлал руу ороод амарцгаая. 2 өвдөг хоорондоо сайн зайтай 2 гараараа урагшаан сайдар сунж өгөөд өөрийгөө суллаад амьсгалаа гүнзгий аваад магадгүй амаараа гаргая. Дэшээ өндийгөөд за хэдүүлээ нуруугаараа доош нь хөвтий матрасан дээрээ 2 өвдгөө цээж рүүгээ нэлийн сайн тэврээд нар зүү тойруулаад нурууныхаа доод хэсгийг массажлалаа. Амьсгалаа аваад гарахтаа эсрэг зүг рүү нэргүүлье. Амьсгалтаагаа жигд хөдөлгөөнөө мэдрээд бие сайхан тайвшруулж өглөө. 2 хөлөө цээж рүүгээ сайн тэвэрж өгөөд 2 өвдгөө нугалсан чигээрээ биеийнхаа зүүн талд унгаал. Баруун гар баруун тишээ сунаад харц баруун тишээ. Хоёр хөлөө дэш нүргэж өгөөд амьсгалаа аваад гарахтаа эсрэг зүг рүү нь газар болгоё. За зүүн гар зүүн тишээгээ харц зүүн тишээгээ. Биеийнхаа хажуу талаа нэлээд сайтар сунгаж өгч байна. За өсвөл нүдэн ханаад бие сайхан тавшрууллаа. Буцаад биеийн төв дээрээ 2 өвдгөө салгаад 2 хөл юулаа нийлүүлээд хэвтэй байралтай эрвэхий байрал руу орлоо. 2 өвдгөө нэлээд өөрөөсөө сайн холдуулж өгөөд 2 уулын 2 давхаага биеийн рүүгээ сайн нийлүүлж өгье.
хоёр хөлийнхөө улаа салгаад хүүхэд байрал руу нэг нэгээр нь дэлгээд орлоо. Хоёр хөлийн ул дэшээ тааз руу, хоёр өвдөг доошоо газар руу хүнд. За хэрвээ эндээс байрахад тухгүй бол шагаанаасаа барьж болно, шилбэнээсээ барьж болно. Баруун зүүн баг зэрэг савлаад нурууныхаа ар хэсгийг нэлээд сайн массажлж өглөө. Буцаад хоёр өвдөг нийлүүлээд за доошоо газар буулгая. Шаваасана байрал руу ороод хэдүүлээ амарцгаая. Хоёр хөл хоорондоо нэлээд сайн цаатай. Хоёр гарын алга дэш харсан, биенээсээ баг зэрэг зайтай. Нүдэ наад биеэсээ хамраалаа. Толгоо зүр оройноос эхлээд бүх юмаа сайхан сунгаад тэнэлгээд тайвшруулъя. Тухай тэнэлгээд нүдээ сайхан суллаад хазраа суллъя. Амаа завжаа суллъя. Анхаарлаа биедээ авчръя. Гар үлийн үзүүрээс зөөлөн хөтлөөд биеэ сэрэл. Хоёр гараа магадгүй толгой дээгүүрээ сунгаад биеэ урт ашаа сунгаж өгье. Хоёр хөлөө өвдгөөр нь углаад биеийнхээ хажуудлаар хажуултж хөвтлээ. За доотлын гараа магадгүй дэрлээд. Дээдлийн гараараа магадгүй тулаад жоохон дэш өндийгөө нүдэнсэн чихтэй завлаад өөр твтэйхэн байрлал олоод суулаа. Амьсгалаа аваад гаргая. Нуруугаа цээжээ сайхан игцлээд биеэ ажиглая, сэтгэлээ ажиглая. Дасгал хийсэн өөртөө талархаад нэг гараа цээжиндээ тавилаа, нөгөө гараа хөвлийг эцнээ тавиад амьсгалж байгаагаа мэдрээд за магадгүй өксвөл гүнзгий амьсгаа аваад гаргая. Энгийн жид 50 амьсгалаар амьсгалж болно. Цээж хөвлийг аль алингаар нь хөдөлгөөнтөө амьсгалж гэнэ үү биеэ шалгаад өөрийгөө тэрвэрлээ. Эрүүгөө баг зэрэг буулгаад за өөрийнхөө биедээ талархъя. Өөртөө талархсанэсэндээ талархлаа. Гээд хичээлээ дуусгая. Намасте. Хамтдаа гоё дасгал хийсэнд баярлалаа. Та бүгдэд гоё тайвшрал өгч чадсан болов уу гэж найдаж байна. Дараач хичээлээр уулзцгаая. Баяртай.